Сайн байцгаана уу? Рунати суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Японд гарсан хэргийг ярих гад бэлтгэлээ. За та бүхэн маань өмнө нь миний та бүхэндээ санал болгосон Орь дуу Монголын олон ангид киног үздэгээж байгаа ах гэж бодож байна. Яг л бидний үздэг гадаадын кинонууд шиг өнгө дүрслэл, найруулгын хувьд бол маш чанартай кино болсон байна лээ. Та бүхэн энэ цувралыг Voo платформоос үзэх боломжтой байгаа шүү. Киноны зохиолч, найруулагчаар бол Дэлгэр Баяр, гол дүрд жүжигчин, бүжигчин Мөнх Наран болоод гавьяат жүжигчин Ганц Цэг, Батмын Талтан Шагаанаар тоглосон байна. Кино маань 6 ангитаагаас одоо 4 анги нь орчихсон. Удахгүй сүүлийн 2 анги нь ороод тэгээд кино дуусгаа. Маш сонирхолтой, ялангуяа триллер төрлийн кинонд дуртай сонсогчдод маань маш их таалагдах байхаа гэж би бодож байгаа. Тэгээ тийм болохоор та бүхэнд санал болгоод явж байгаа. Та бүхэн маань киногоо үзээд комент сэтгэгдлүүдээ бас хуваалцаарай. Бас тэр киног маш сонирхолтойгоор үзэж байгаа болохоор сэтгэгдлүүдийг нь уншаад та бүхний юу гэж бодож байгааг бас уншихыг хүсэж байна. За тэгээ киногоо та бүхэн маань хэрэг үзэж амжаагүй байгаа бол Voo платформ дээрээс үзээрэй. Хүмүүсийн гэм нүглийн золиос болсон жаахан охин. Тэр худал хоормог нүүлтнүүдээр дүүрсэн энэ хот эргэж ирэхийг хүсэхгүй л болов. Ахин хоёр аллага үлдчихгээд. Оргон зэлсэн байх багталтаа бол тань руу хамгийн нөрөнд ирлээ л дээ. Та юу гэж бодож байна? Андрей. Бүгдийг чинь хараал хэдээсэн. Цусыг цусаар! Амийг амиа! Японы нийслэл Токио хотоос машинаар 2 цаг орчим явах зайд байдаг Точигийн мужид өндөрлөг газрыг түшиглэн хөгжсөн Насучо хэмээх байгалийн үзэсгэлэнт амралтын бүс байдаг. Зунж гэсэн харьцангуй сэрүүн байдаг цаг агаарынх нь ачаар энд баян хөрөнгөтэй хүмүүсийн цуслангийн байшингууд игнэн жагссан байдаг бөгөөд тэр хэрээрээ Япон улс даяар гэмт хэргийн гаралт маш багатай бүсэд тооцогддог газар. Хүнд хэлбэрийн гэмт хэрэг байтугай, хулгай, танхаарах гэх мэт хөнгөн гэмт хэрэгч гардаггүй гэдгээрээ алдартай маш тайван амгалан газар байсан. Гэвч өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын 5-ны өглөө эрт энэхүү намуухан байсан Насучогийн ойд цагдаа нар болон сэтгүүлчид цугларч эхэлдэг. Сэтгүүлчид болон цагдаа нарын шуугах чимээнээр нутгийн оршин суугчид ч гэсэн гайхан харцгааж исэн. Энэ өдрийн цагдаа нарын хайгуул бүтэн өдрийн турш үргэлжилсэн. Тэгээд удалгүй энд газар ухсан мөр илрэн сэжигтэй санагдсан тэр цэгийг 1 метр орчим гүн ухаж үздэл хурцны үзүүрт нь ямар нэгэн зүйл тулсан. Ингээд цагдаа нар тэр газрыг бол бүрэн ухахад тэндээс том хэмжээний аяллаа цүнх гарч ирэн тэр цүнхийг нээхэд цүнхэнд хийсэн эмэгтэй хүний цогцос тэндээс олцсон. Цүнхнээс олцсон хохирогч бол 2 сар хагасын өмнө Токио хотод сураггүй алга болсон байсан 25 настай нэгэн компани ажилтан Томицуки Саори гэдэг эмэгтэй байсан. 2020 оны 9-р сарын 24-ний өдөр Саоригийн би тааруу байсан болохоор ажлаасаа өвчтөө гэж хэлээд чөлөө авсан. Тэгээ шууд эмнэлэг рүү явсан бөгөөд үзүүлснийхээ дараахан түүний сураг тасарч хаачсан нь мэддэхгүй болсон байсан. Ар гэрийнх нь бол маш хурдан цагдаад мэдэгдснээр алга болсон өдрийн дараагийн өдрөөс л эхлэн цагдаагийн мөрдлөг бол эхэлсэн. Мэдээж хамгийн түрүүнд түүний гэрийн ойролцоос суйрлуулсан хяналтын камеруудыг цагдаа нар бүгдийг нь хураан авч дүн шинжилгээ хийсэн бөгөөд яг энэ үед сэжигтэй нэг эрэгтэй хүн камер дээр гарч ирдэг. Тэрээр Саурийг дагаж мөрдөж байгаа юм шиг харагдаж байсан. Тэгээд гэмт хэрэг үйлцснийхээ дараа зугтаж нотлох баримтыг устгаж буй дүр зураг хүртэл камерт нэлээд тодорхой үлдсэн байсан. Энэ нь эргэн тойронд хяналтын камер болон машины хар харцагнууд хаа сайгүй суйрлуулагдсан. Үнэхээр хотын төв дунд болсон байсан бөгөөд гэмт хэрэг тинээс ч айхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн мэт харагдаж байсан. Түүний анх камерт харагдсан үе нь Саурийг алга болохоос 1 өдрийн өмнө буюу 23-ны шөнө байсан. Ажлаасаа тараад гэрлүүгээ явж байгаа Сауригийн араас тэр залуу явж байгаа нь харагддаг. Тэгээд түүнийг хаана амьдардаг болохыг байрных нь хаалганы дугаарыг мэдэж аваад Саурийг гэртээ ороход өнөөх эрэхтэй шатны хажууд нуугдан зогсоод шүн олтол түүний гэрийг тасралтгүй ажиглаж байсан бөгөөд энэ үед тэрээр энэ айлд өөр ирж очих хүн байхгүй Саурийг ганцаараа амьдардаг гэдгийг мэдэж авсан бололтой харагдаж байсан. Тэгээд хэдэн цагийн дараа Сауригийн гэрийн гэрэл унтрамагт өнөөх эрэхтэй шатнаас аажуухан гарч ирээд үүднийх нь хаалга руу дөхөж хаалганы бариулаас нь бариад татаж үтсэн. Гэтэл харамсалтай нь энэ хот бол нэлээд
тайван хот байсан болохоор Саури бол хаалгаа түгчихгүй унтдаг зуршилтай яг тэр өдөр ч гэсэн хаалгаа нонгорхоо байж таарсан. Гэтэл нөгөө эрэгтэй хаалгыг нь чимээгүй хүн буцааж хаагаад тэндээс яваад өгдөг. За тэгээ дараагийн өдөр буюу 24-ний өдөр Сауригийн би нэг л сайнгүй байсан болохоор бас ажилласаа эрт харсан. Эмнэлэгт үзүүлчихэд гэртээ ирээд өдөржингөө унтсан бололтой байсан. Тэдний гэрэл бол унтраатай байсан байгаа. Гэвч үүнийг нь мдээгүй байсан гэмт хэрэгтэн түүнийг орой гэртээ ирэх байх гэж бодсон бололтой. Алсаас түүний гэрлийг хасхыг нь хүлээгээд зогсож байгаа нь мөн камерт харагддаг. Тэгээд шөнө орой болтол Саури нойрносоо сэрээд шүршүүрт орчхоод буцаад унтъя гэж бодсон бололтой гэрлээ хасаасан. Гадаа яг энэ мөчийг хүлээж байсан эрэгтэй яаран хаалга руу чиглэж алхдаг. Харамсалтай нь тэр өдөрч гисэн Саури хаалгаа түгжээгөө орхисон байсан. Тиймээс өнөөх эрэгтэй амны хаалт зүүсэн чихтэй гэрлүүнд нэвтэрч орж байгаа нь харагддаг. За тэгээ яг энэ дүр зураг хүртэл бүх зүйл бол хяналтын камераар баталгаажсэн зүйлсүүд байгаа. Гэхдээ гэр дотор яг юу болсон бэ гэдгийг бол дотор талд нь хяналтын камер байхгүй болохоор нарийн мэдэх боломжгүй байгаа. Хэсэг хугацааны дараа тэр гэрээс нь гарч ирж байгаа харагдсан бөгөөд тэр өдрийнхөө хэдэн цагийн дараа буюу шөнө 25-ны өдөр хоолны цагаараа мөн Сауригийн гэрт дахин ирж байгаа нь харагддаг. Авто зохицоолд машина тавиад маш том аяллаа цүнх аваад Сауригийн гэрлөө орж байгаа нь харагддаг. Төд удалгүй өнөөх аяллаа цүнхээ авч гарч ирээд машиныхаа тээшинт хийгээд түүнийг чиглэсэн газар нь Точики мужийн Насучогийн ой гэдэг нь бол бас тодорхой болдог. Ойн бүсээс ахуулаад цааш хяналтын камер олон байгаагүй болохоор тэр эрэгтэйгийн хөдөлгөөний дахин хянах боломжгүй болсон. Гэвч нөхцөл байдлыг харах юм бол гэр дотор нь Сауригийн амь насыг бүрлгээд энэ ой руу ирж цогцыг нь нуусан байх магадлал бол маш өндөр харагдчихсан. Үүнээс гадна тэр шөнө өнөөх хэрэгтэй дахин нэг удаа хяналтын камерт харагддаг. Энэ нь Насучи голын гүүрэн дээрээсэн тэрээр эргэн тойрноо харж байснаа удалгүй нэг гар утас гаргаж ирээд гол руу шидэж байгаа нь мөн камерт бичигдсэн байсан. За ингээд энэ хүртэлх бүх зүйлийг олж мэдсэн цагдаа нар бичлэг дээрх эрэгтэй царайг тогтоож авсан. Азар царай нь маш тод гарсан байсан болохоор түүний хэн болохыг олоход бол тийм ч их хугацаа зарцуулагдаагүй. Тэрээр хохирогчтой нэг дүүрэгт амьдарч байсан 30 настай Сато Йошито гэдэг эрэгтэй байсан. Тэр эрэгтэй Сауриг бол бүр огт танихгүй, хоорондоо ямар ч харилцаа холбоогүй хүмүүсээсэн. Гэхдээ хамгийн цочирдмоор зүйл нь түүний мэрэгжил, түүний хувьд бол цэцэрлэгийн багш мэрэгжилтэй хүн байсан. Ингээд шууд мөрдөн байцаалт ихэлсэн боловч энд нэг асуудал гарч ирдэг. Үнэндээ бол хяналтын камерын бичлэгүүд олон байгаа ч гэсэндээ түүнийг аллах үйлдсэн гэх шийдвэрлэх баримт одоогоор дутагдж байсан. Тэрээр гэрт нэвтэрсэн Саури алга болсон гэх энэ хооронд бүх зүйл зөвхөн шууд бус нөхцөл байдлын баримтууд байсан. Буруу хөдлөх юм бол бараг л барьчихсан байсан загсаа цагдаа нар алдаж магадгүй эрсдэлтэй байсан. Тиймээс цагдаа нар олон арга зам хайж байгаад эцэст нь ямар ч байсан түүнийг гэрчийн хувьар цагдаагийн газартаа дуудаж ирүүлдэг. Цагдаа нар ер нь бол Сатог шахаж байгаад хэргийг нь өөрөөр нь хүлээлгэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч хэрвээ энэ нь бүтлгүүтэх юм бол цогцолдоогүй, баримтгүй байгаа учраас мөрдөн байцаалтын хувьд бол маш ашиггүй байдалд орох боломжтой байсан. Тэгээд цагдаа нартай нүүр тулсан Сато бол маш тайвнаар ямар хэрэгээр намайг цагдаагийн газарт дуудсан болоо гэд цагдаа нараас тайвнаар асуудаг. Цагдаа нар эхлээд хэрэг гарсан өдрийн түүний хаана байсныг асуухад тэрээр арга заагаад худлаа хэлдэг. Удалгүй цагдаа нар хяналтын камерын бичлэгийг урд нь гаргаж тавиад үзүүлтэл хинч төсөөлөөгүй гинтийн эргэлт тэнд гардаг. Сато бодсноос хамаагүй амархан ам нээж хэрэгээ хүлээж эхэлсэн байгаа. Зүгээр л хаалган нээлттэй байхаар нь орсон юм а, зөвхөн мөнгө л хулгайлах гэж орсон боловч тэр эмэгтэй маш их хүчтэй эсэргүүцээд байсан болохоор нь хоолойг нь боочгсон. Анхнаасаа алах бодол байгаагүй шүү гэж маш амархнаар хэрэгээ өөрөө хүлээсэн байгаа. За одоо та бүхэнд болохоор гэмт хэрэгтэн Сатогийн талаар танилцуулъя. Гэмт хэрэгтэн гэх юм бол ер нь л хэцүү бага насыг туулсан байх магадлал их байдаг. Гэвч энэ нь бол эсэргээрээ байсан. Түүний хувьд өвөө нь том корпорацийн захирал байсан бөгөөд маш их хөрөнгөтэй олон охин компаниудыг удирдах хэмжээний асар их нөлөөтэй бэл бичинтэй хүн байсан бөгөөд хот болгонд туслангийн байшин худалдаж авсан байх хэмжээний мөнгөтэй хүн байсан. Бага байхасаа Сато ээжигээ дагаж өвөөтөөгөө байнга уулздаг байсан бөгөөд тэр олон туслангийн байшингуудаар нь аялж маш чинээлэг хангалуун амьдралаар амьдарч байсан. Гэвч удалгүй тэдний амьдралд нэгэн зүйл тохиолдсон нь ээж аав хоёр нь салсан. Гэр бүлээ цуцлуулсантай зэрэгцээд өвөнч тэднээс харилцаагаа бүр мөсөн тасалдаг. Яагаад вэ гэх юм бол аавынхын талын гэр бүл нь нэр төр нүүр царайгаа амнаасаа илүү тавьдаг хүмүүс байсан болохоор гэр бүл цуцлуулсан гэдэг дээр бол маш дургуйцаад тэгээд тэднээс бол харилцаагаа
тасалсан байсан. Мөн Сатогийн аавч гэсэндээ салсныхаа дараа санхүүгийн дэмжлэгээ шууд зогсоосон байгаа. Ингээд ийм нөхцөл байдалд орсон Сатогийн ээж ганцаараа хүүгээ өсгөж эхэлсэн. Өглөөнөөс шөнө ажлан амжиргааныхаа зардлыг бол өөрөө олдог байсан байгаа. Үүний зэрэгцээ хүүтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа нь бага болж эхэлсэн. Тэгээ энэ хооронд бол Сато хайр халамжаар маш их цангаж эхэлсэн бөгөөд хурдан том болоод өөрийн гэсэн гэр бүлээ зохиох юмсан гэсэн хүсэл нь маш хүчтэй болсон. Үнэхээр ч тэрээр нилээд залуу байхдаа буюу дөнгөж насанд хүрмэгцээ гэрэлсэн боловч түүний анхны гэрлэлт удалгүй бүтлгүүтэж салалтаар дууссан. Тэгээ их нэртэйгээ дундаасаа хүүхэдтэй байсан болохоор хүүхдээ асран хамгаалах эрхээ ээжд нь үлдээсэн бөгөөд ганцаараа үлдсэн Сато арга буюу буцаад ээжийнхээ гэрлүү ирэн ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн. Үүний дараа тэрээр нийгмийн хамгааллын чиглэлээр сургууль төгсөж ахмад насны асрамжийн төвд асрагчаар ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 24 цагийн тусламж шаардлагатай өвчтнүүдэд тусалдаг совилогч хийж исэн гэсэн үг. Ажилдаа бүхий л хүчээ зориулж ажилдаг байсан. Мөн үүний зэрэгцээ тэрээр 40 нас хүрэх үедээ хүүхэд хамгааллын байгууллага байгуулна гэсэн мөрөөдөлтэй болсон байсан. Мөн мөнгөөч баг багаар хурааж өнгөрсөн 2019 оны 7 сард Токио хотын Тошима дүүрэгт байх нэгэн байрыг түрээслэхээр ээжээсээ тусдаагаар нь нүүж ирсэн байсан. Хэдийгээр хуучирч муудсан байрч гэсэн ээжтэйгээ хоёул амьдарч байснаас бол хамаагүй дээр гэж үздсэн байсан. Дашрамт хэлэхэд энэ газар нь хохирогч Саоригийн гэрээс ердөө 600 м орчим зайтай маш ойрхон газар байсан. Нүүж ирснийхээ дараахан Сато гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт багшаар ажилд орж чадсан. Энд ч мөн тэрээр маш хариуцлагатай ажиллаж байсан. Хүүхдүүдэд маш их хайртай, эцэг эхийн зөвлөгөөгч, чадварлаг удирддаг, зурх эсвэл шалтгаангүй таслах зүйл огт байхгүй ийм сайн ажилтан байсан. Ингэж өдөр нь сахиусан тэнгэр шиг цэцэрлэгийн багшийн дүрээр амьдарч байсан байгаа. Гэвч үнэндээ бол түүний дотоод сэтгэлийн гүнд бол хизээч шийдэж чадаагүй нэг хүсэл байсаар л байсан. Энэ нь өөрийн гэсэн гэр бүлтэй болж зөвхөн минийх гэх эмэгтэйтэйгээ хамт амьдрах явдал байсан. Үүний тулд маш их мөнгө хэрэгтэй гэж бас тэр бодож исэн. Авдаг цалингаараа бол аз жаргалтай гэр бүл бүтээж амьдрахад хангалтгүй гэж тэр үзэж исэн. Тэгээд түүний бодож олсон арга нь бол хулгай байсан. Бусдын мөнгийг хулгайлаад өөрийнхөө мөрөөдлийг биелүүлье гэж бодсон гэсэн. Ялангуяа тэрээр биеэр жижигтэй хүч султай эмэгтэйчүүдийг бай болгон мөнгийг нь дээрэмт хэрэгтэй гэж төлөвлөж эхэлсэн. Тэгээд түүний хамгийн анхны хараанд өртсөн хүн нь нэг дүүргийн оршин суугч амиа алдсан хохирогч Саори байсан байгаа. Үнэхээр тохиолдлоор тэр хоёр зам дээр таарлцсан бөгөөд араас нь дагаад үздэл ганцаараа амьдардаг эмэгтэй бүр шүн унтахтаа хаалгач өчтдөггүй болохыг нь мэдсэн тул түүнд бол энэ маш амархан санагдсан ойлгомжтой байсан. Хэрэг гардаг шүн Саоригийн гэрт нэвтэрсэн тэрээр Саориг шүршүүрт орж байх хооронд усны туслах чимээг сонсонгоо гэрд дурн хулгайлах зүйл хайн ухаж эхэлсэн гэж хэлж байгаа. Гэвч өмнө нь хэлсэнчлэн Саори тэр өдөр биеийн муу байсан болохоор маш хурдан усанд орчхоод гараад ирсэн. Түүний бодсноос хамаагүй хурдан усны чимээ зогсож удалгүй Саори гарч ирээд гэрт нь байгаа залууг хараад шууд л хулгайч байна гэж хашгирч эхэлсэн. Тэгээ энэ үед бол Сато сандарч Саориг хүчээр дарах гэж оролцсон. Гэвч хоорондоо ноцолдож байх явцад түүний нүрийг таглаж байсан амны хаалтыг нь Саори хуулаад авчихсан байна. Тэг хэрэгтэн Сатогийн хувьд бол баруун нүднийхээ доор маш том мингтэй байсан. Тийм болохоор хаач очисон хүнд амархан чэйжлэгдэх царай зүстэй хүн. Тэг үүнийгээ ч гэсэн өөрөө сайн мэддэг байсан болохоор энэ эмэгтэй миний царайг харчихлаа. Энийг амьд үлдээх юм бол би баригдах юм байна гэсэн айдас түүнийг нүмерсэн гэж хэлж байгаа. Тэгээд эргэн тойрноо харсан чинь тагтан дээр нэг олс байгаа нь харагдсан. Тэгээд тэр олсыг авчирэн Саоригийн хоолойг хамаг хүчээрээ боосон гэж цагдаа нарт мэдүүлж байгаа. Ингээд 5 минут орчим хохирогч бүсгүй тиссний эцэс амсалтайгаар амнасаа алдсан. Ингээд тэр өдөр бол хэрэгтэн гэрээс гарч яваад дараагийн өдөр нь том аяллаа цүнх авч ирээд хохирогчийн цогцыг дотор нь хийж бусад эд зүйлсийг ч гэсэн бүгдийг нь хийсэн. Тэгээд багада байнга очдог байсан наасуучууд байдаг өвөөгийнхэн цуслангийн байшингийн ойролцоох газар руу явсан байгаа. Газар орноо сайн мэддэг, байнга явдаг, бас нэг талаар өвөөгөөсөө өвшөө авах гэсэн сэтгэлч байсан байх магадлалтай гэж юу нь бол дараа нь шинжээчд үзэжсэн. Ингээд наасуучгийн ойд очиж газар ухан аяллаа цүнхийг буулсан. Үүнийхээ дараа гол руу очиж гар утсыг нь шидээд бүх зүйл дуусмагц маргааш ажилдаа явахын тулд бэрэлдэх хэрэгтэй гэд гэрлүүгээ явсан гэж байгаа. Тэгээ дараагийн өдөр нь бол тэрээр юу ч болоогүй юм шиг зэрлэг дээр ажил дээрээ ирсэн бөгөөд
сахиусан тэнгэр шиг инээмсэглэлээрээ хүүхдүүдээ угтаж авч тэр өдрийнхөө орой бүр найзынхаа хурмын уулзалтанд хүртэл очсон байсан. За тэгээд яг энэ хүртэл Сатогийн мэдүүлгийг сонсох юм бол мөнгө төгрөг горлож огт танихгүй Саурыгийн гэрт нэвтрэн орж байгаад санамсаргүй байдлаар амь насыг нь бүрлгсэн гэж хэлж байгаа. Гэвч үүнийг сонсож байсан цагдаа нарт нэг зүйл бол сэжигтэй санагдсан. Сатогийн хэлэхгүй байгаа өөр ямар нэгэн зүйл байгаа юм шиг санагдсан болохоор түүний урд өмнөх гэмт хэргийн түүхийг нь шалгаад үзсэн чинь өмнө нь энэ залуу гудамжинд эмэгтэйчүүдийн биед зөвшөөрөлгүй хүрэх зэрэг бэлгийн дарамтын үйлдэлийг 3 удаа гаргаж цагдаад байцагдчихсэн түүхтэй байдаг. Цагдаа нар бол магадгүй анханасаа мөнгө биш бэлгийн хүчирхийлэл үлдэх зорилгоор орсон юм биш үсттэй гэсэн сэжиг төрж эхэлдэг. Гэхдээ хэрэгтний хувьд бол алга үйлдэлснээ маш амархан хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн хүчирхийлэл бол ерөөсөө үйлдээгүй тийм зүйл огт байгаагүй гэж мэдүүлсээрээсэн. За ингээ 2020 оны 12 сарын 5-ны өдөр Насучогийн ойролцоо маш том хэмжээний эрэл хайгуул цагдаа нар охин байгуулж гэмт хэрэгтний хэргийг хүлээсэн мэдүүлгийг авчихсан учраас цогцыг бол хайх ажиллагаа эхэлсэн. Ингээд 12 цаг гаруй үргэлжилсэн хайгуулын эцэст газар доор булаатай байсан хохирогч Саурыгийн цогцыг бол цагдаа нар олж илрүүлж чадсан. Олдох үедээ тэрээр бол ямар ч хувцсгүй нүцгэн байсан. Шүшүүрт орсныхоо дараахан дайралтанд өртсөн болохоор хувцсгүй байсан байх магадлалтай ч гэсэндээ мөрдөн байцаах баг бол шууд л нарийн шинжилгээнд оруулж хэдэн өдрийн дараа Саурыгийн биенээс Сатогийн эр бэлгийн илэрсэн. Тэгэхээр тэр бол цагдаа нарт худлаа мэдүүлэг өгсөн байсан гэсэн үг байгаа. Зөвхөн өөрийн гэсэн гэр бүлийн өссөн гэж өөрийгөө хэлж байгаа ч гэсэндээ Сатогийн хувьд бол ер нь эмэгтэй хүнд донтсон хүн байсан. Эхнэрээсээ салсныхаа дараа тэрээр өдөр бүр танилцах аппликейшн ашиглан эмэгтэй хүнтэй маш олон уулзалтуудыг хийхийг хүсдэг байсан. Гэвч тийм ч таатай царай төстэй байгаагүй учраас тэрээр үргэлж бүтлгүйтэж эмэгтэйчүүдэд гологддог байсан. Тэгээд тэрээр гинтл ингэж бодсон. Миний мөрөөд зөвхөн хөөрхөн эмэгтэйтэй уулзаж гэрлэх явдал байтал яагаад бүтггүй байна. Гэхдээ би эмэгтэй хүнийг хүчээр аваад сууж болохгүй гэж юу гэж юу нь бас бодож эхэлсэн гэж дараа нь хэлж байгаа. Ингээд анханасаа Саурыгийн гэрт орсон шалтгаан нь бол мөнгнөөс илүү бэлгийн хүчирхийлэл үлдэх зорилготой байсан гэдэг нь сүүлд тодорхой болсон. Тэр өдөр Саури руу дайрч бэлгийн хүчирхийлэл үйлдээд эсэргүүцэх явцад царайгаа таниулчихсан учраас түүний амь насыг хөнөөсөн гэдэг нь бол ингээд тодорхой болсон. За 2021 оны 1 сард прокурорын байгууллагаас Сатог дээрэм хүчээр бэлгийн харьцаанд орсон болон аллагын хэрэгээр нэг дор ялалдаг. Ташрамт хэлэхэд Японд энэ 3 хэргийг нэг дор үйлдсэн тохиолдолд хууль эрх зүйн шаардлага бол маш чанга байдаг. За тэгээ энэ хэргийн хувьд бол Япон улсад мэдээлэгдэж шууган тарж эхэлсэн бөгөөд Сатогийн хувьд хангалттай нотлох баримтууд аль хэдийн цугларсан байсан. Хяналтын камерын бичлэг, хэрэгээ хүлээсэн мэдүүлэг, цогцсноос илэрсэн эр бэлгийн эс, бэртэл, гэмтэл, мөн боомлсон мөргээд бүх зүйл тодорхой болсон. Энэ үед бол өмгөөлөгч нь мэдээж санамсаргүй үйлдсэн хэрэг гэж зүтгэж ялыг хөнгөлөхийг хүссэн боловч хэрэг бол маш харгас хэрцгий байсан болохоор хэрэгтэнд бүх насаар нь хорхиалыг шүүхээс оноосон. Тэг мөн оны 9 сард бол хэрэгтэнд давж заалдах гомдлыг өгсөн ч гэсэндээ давж заалдах гомдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгоод бүх насаараа хоригдох ялыг нь бол эцэслэн баталж чадсан байгаа. За ингээд цэцэрлэгийн багш гихт тэрхүү илгэсэг элдэг багийг зүүсэн гэмт хэрэгтэн Сато уучлж боломгүй гэмт хэрэг үйлдснийхээ хариуд насан туршдаа шоронд хоригдох ялыг авсан байгаа. За тийм хяналтын камерт тод үлдсэн байсан түүний царайд бол аллаг үлдээд гарч ирснийхээ дараа ямар ч хувирал байхгүй байсан нь хүмүүсийн чихүүцийг бол маш ихээр төрүүлсэн. Та бүхэн манаас Woo платформ дээр байрлсан түрүүн би та бүхэнд танилцуулсан Ордо кино заавал сонирхон үзээрэй гэж би та бүхэндээ санал болгож байна. Нийт 6 ангитай кино байгаа. Үргэлжлүүлээд үзэх боломжтой байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг энд хүрээд өндөрлж гин. За тэгээ хэрэгтний хувьд бол зохих шийтгэл аваад чоронд орсон байгаа. Тэгээд маш амар тайван хотод амьдардаг. Хаалгаа ерөөсөж хойжлохгүй орхисон нь гэмт хэрэгтний бай болоход нөлөөлсөн маш харамсалтай юм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож гин, өөр төрж байгаа сэтгэл болон бинтийгээ хуваалцахыг хүссэн сэтгэлдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.